face in your face. За. Сайн байцгаана хүмүүсээ та бүхэнд энэ өдөр мэндийг хүргэе. За өнөөдөр хаамчлахаар би татварлаж бичлэг оруулнаа. За юуны татварлаж бичлэг вэ гэхээр утасныхаа аппликейшны дүрсийг хэрхэн солиотлаар Android болон iPhone дээр. За одоо энд iPhone байна. Тэгээ надад Android утас байхгүй. Гэтэ би харагийн зааж өгнө. Тэгэхээр Android-ны татварлыг оруулж чадахгүй гэсэн үг. Гэтэ болно. Надад өөр хүний татварлаж бичлэг байгаа. За тэгээд Android iPhone-ныхаа аппликейшны дүрсийг ийм болгохлаар мөн widget гаргаж ирэхлээр зааж өгнө. За шууд эхэлцгээе. За би утасныхаа рекордерыг асгаадахыг. За бид нэр эхлээд хамгийн түрүүнд утас апдейт хийсэн байх хэрэгтэй. Утасны version татсан байх хэрэгтэй. iOS 14 байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд. За шүү. За тэгсний дараа хоёр аппликейшн татна. Ямар аппликейшн бэ гэхээр Shortcuts тэгээд нүүд нь болохоор Widget. Shortcuts руу ороод за ингээд ер нь бол утасныхаа аппликейшныхаа зургийг ингээд солиод өгчихнө. Нэг юмрхүү. За солихын тулд эхлээд оронгууд чинь одоо нэг юмрхүү байна. My Shortcuts руу орчоод юм байгаа. Тэгээд тэнгүүтээ All Shortcuts дээр орчоод нэмэлт тэмдэг байгаа хамгийн дээр. За даалаа. Add action. За тэгэнгүүт scripting гэ байгаа. Тэндээ дараад open up. Одоо ямар аппликейшны хаан дүрсийг солихыг сонгоно. За App Store-ын дүрсийг солилцгоё. За одоо ингээд дээр нэг 3 цэгтээ дараад аппликейшныхаа нэрийг сольж болно. Apply хийж байгаа хөвчлээ. За ингээд ингэчингүүтэй. Энэ бол хаар зүгээр ингээд энэ shortcuts дотор байгаа зүгээр никнейм гэх юм уу? Яг аппликейшныхаа нэрийг солино гэвэл энэ дээр дарчаад сална. За одоо зургийг нь яаж салих вэ гэхээр. За одоо зургийг нь ингэж сална. Амжигтай зурнууд гарч ирлээ ч гэх шиг. Оо хамаг гэлрээга тоошоо ислаа. За энэгээр салъя. Choose. Ингээл лөө. Ингээл хам скрин дээр чинь нэмэгдчихсэн байх болно. Тэгээд энэний version-ийг солиод. За одоо энэ нэг том widget-уудыг яаж гаргаж ирэх вэ гэхээр энэ зургуудыг энэ хүмүүдийг яаж гаргаж ирэх вэ гэхээр widget-ийг ашиглана. За widget-ийн аппрори small, medium, large гэдэг widget байгаа. За widgets гэдэг дотор руу ороод small widget home screen дээр гарах юм уу, medium, large гэдэг замтай зураг сонгоно. Гэтэ энэ дээр зөвхөн зураг сонгох албагүй. Зүгээр одоо чинь энэ дээр календар байж болно. Oh my god. За календар сонгож болох юм байна. Цаг гаргаж иж болох юм байна. Зураг гаргаж иж болох юм байна. Цагаар патроны icon зөндөө юм байна. Би болохоор зураг гаргаж ирнэ. За фото дээр гарлаа. Selected photo, choose photo. Зураг сонгоод ямар зураг гаргаж ирэх вэ? За энэ сонгоод ирчихье. За эхлээд ингээд widget байгаа энэ хэмжээг сонгоод тэгээд хэмжээн дээр ямар widget гаргаж ирэхээ ингээд сонгоод. За сонгочлаа. Одоо яаж home screen дээр гаргах вэ гэхээр home screen дээр удаан дараад дээр нэмэгт тэмдэг гарч ирнэ. Дарлаа. За эндээс ч гэсэн ер нь ингээд нэмж болно. Тийм. Widget гэдэг ап руу гоо. За одоо энд за энд сонгосон нэг large, medium, small widget байгаа. Тэгээд тэрнээсээ сонгосон юм гаргахын тулд одоо нэг small widget гаргачихъя.
Ингээд сонгочихно. Өөр видж гаргаж ирэхээр бол видж дээр удаад зарж агаад edit видж. Small 1 үү, small 2 3 4 ингээд сонгоод. Нэгийг сонгох юм бол ингээд солигдно. Ийм л амархан. За, iPhone-ы хувьд бол юм байна амархан. За, Android-ны хувьд болохоор сайтнаас гаргаж ирэх байгаа. За, Android-ны хувьд Micon.io ийм icon ч юм уу ийм сайт байгаа. За. Шууд ингээд select photo гаргаад ирлээ. За, сонгоцгоо. За, нэг. За, сонгочлоо. Next. Open up дээр дарах юм билээ. За, icon-д нэр өгөх юм шүү. Icon-д жигш. За. Одоо ямар аппликейшныхаа дүрсээ солихтлаа юм байна. За, Instagram. За. Зааж өгд юм шүү дээ. Энэ дээр дараад to home screen. Ийм easy юм байна. Одоо гарангууд Instagram гарч. iPhone-ийн хувьд бол ийм давуу талтай байна. Гэтэ би бас өмнө нь Android барьдаг байхдаа ингээд сольжсэн байхгүй зургийг нь. За би тэр зургийг алж харлаа. Тэр одоо манай Facebook дээр байгаа. Ой. Миний рекост явсан шүү дээ. Тэнч. Миний парбайл гацж байна. За. Биш оруулах. Нэг 2 жилийн өмнө солиоч өгдөг гэсэн юм шиг. Энд л байгаа та. Тэр. Надад яаж алцсан жаа юм бол. Надад харуулахгүй яа. Манай хоёрт ч энэ байна. Болчлоо. За ингээд Android-ны нэг жоохон юу ч хэмээр сул тал нь ингээд булаад ингээ болонд нь эргүү юм шиг нөгөө аппныхаа зургийг гаргаж ирээд жоохон цэвэрхэн харагдахгүй. Тэгээд энэ зөвхөн бас home screen дээр нэмэгдэн нөгөө нэг ингээд шудраад байдсан шүү дээ Android дээр. Тэрэн дээр гарч ирэхгүй. Тэнийг жоохон ийм хүүл сул талтай. Гэтэ гоё харагдана. За ийм л байна. Ер нь бол ийм icon-оор салхих бол хамаагүй амархан юм байна. Видж shortcuts гэдэг нас л амархан юм байна. Бас заавал апдейт хийсэн байх шаардлагагүй маань. Гэтэ тэгсэн ч гэсэн нөгөө нэг видж нэмэгдэхгүй маань. Ингээл ийм амархан. За, одоо би энэ дараа дахиад нэг бас бичлэгийн edit оруулна гэж бодож байгаа. За, юу нь ойр орхон бичлэг оруулна гэсэн үг байна шүү дээ. Энэ бас ингээд их олон юм нурчаагүй шууд дотроо л оруулсан бичлэг байлаа. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баярлалаа.